Амархан сайн байна уу? Ирж буй 17 дугаар жарны гал бичин жилдээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан сайхан шинлээрээ хэмээн өрөөгөөд Монгол улсын сангийн яам Гайл татварын ерөнхий газрын нэмэгдсэн үртгийн албан татварын урамшууллын системийн нэгж хамтран баримт сугалааг нэвтрүүлгийг 3 дахь дугаараа танд шууд дамжуулан хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн сугалагын нийт шагналын сан маань 675 сая 900 мянган төгрөг. Жекпот сагналын шан 200 сая төгрөг болон өссөн байгаа. Өнгөрсөн 2 шууд нэвтрүүлгээрээ бид 20 мянгаас 20 сая төгрөгийн нийтдээ 4360 гаруй азтан тодруулаад байгаа байлаа. Цагаан сарын өмнө яг одоо явагдах гэж байгаа энэхүү дугаараар хичнээн оролцож тодорхойлоо гэсэн маш олон асуултын хариултыг өнөөдөр би та бүхэнд хүргэх гэж байна. 200 сая төгрөгийн супер шагналын эзэн хэн байх бол? Ингээд та бүхэн сугалаандаа хэрэлцэн оролцох талаар багахан мэдээлэлтэй танилцсан уу? Монгол улс анх удаа хамгийн өндөр шагналын сантай сугалааг зарлаа. Баримт. Сугалаанд хэрхэн оролцох вэ? Аюулдор өдөр тутмын худалдан авалтаасаа сугалааны дугаар баримтаа цуглуулаад болоо. Баримт сегмент захим системд оруулахад хангалттай. Бид бүгдээрээ азтай. Баримт сугалаа бүтэн жилийн турш 18 удаа явуулнаа. Нөхөрлийг Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр анхаа миний бие хөтлөн орон даяар шууд дамжуулан хүргэх болно. Сугалааны зарчим яаж явагдах вэ гэж юу? Та сарын худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаараа тухайн сард харгалзах сугалааны тохиолд оролцоход хангалттай. Таны авсан төлбөрийн баримт 2 латин үсэг 8 оронтой тоо бүхий сугалааны дугаартай нууцлаг энэ ардайсан QR кодтай байна. Зөвхөн 18 оронтой тоогоор азтан тодруулах ба үндсэн сугалаа, супер сугалаа гэсэн 2 тохиолдолд явагдах юм аа. Сүүлийн 3 орон таарсан тохиолдолд 20 мянган төгрөг, 4 орон таарсан тохиолдолд 100 мянган төгрөг, 5 орон таарсан тохиолдолд 500 мянган төгрөг, хэрвээ 6 орон таарах юм бол 4 сая төгрөг, 7 орон таарах юм бол 20 сая төгрөг, 8 орон 8 удаа таарсан тохиолдолд 100 сая төгрөгийн эзэн тус боллоо. 8 орон бүгд таарсан тохиолдолд бас супер азтан болно. Супер сугалаа 100 сая төгрөгөөс эхлэх ба супер азтан тодорхойгүй тохиолдолд тухайн урамшууллын дүн дараа сарын супер урамшууллаар нэмэх зарчмаар дараагийн супер урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх болно. Та нэг баримтаар 2 удаа атаа зориа. Хамгийн гоё энэ сугалаанд тавьсан мөнгнөөс ямар ч татвар суудгал авахгүй ба баримт сегмент захим системд бүртгүүлсэн насруудад 100% шилжин орно. Биднийг дагаарай. Facebook, Twitter, application, электронгүй мэдээллийг 1812 88. Таныг азын тэнгэр ивэг. Баримт сугалаа. Баримт сугалаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр 21 аймагт Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутаас эхлэн танд шууд дамжуулан хүргэж байна. Баримт сугалааны 3 дахь дугаар танд энэхүү хүрж байна. Ингээд сугалааны маань хүндтэй зочноор өнөөдөр өргөдөн ирж ирсэн нэмэгдсэн үртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал ноён Отгон тулга таныг хүндэглэн дайснаа дахин урьж байна. За орой минь. Орой минь. За ингээ 3-7 хоног хоёулаа хамтдаа баримт сугалааныхаа тайлбар болон илүү их дэлгэрэнгүй мэдээллийг үзэгчдэд хүргэх гэж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бид нар 20 мянгаас 20 сая төгрөгийн азтангууд тодруулсан байгаа. Тэгэхээр 20 сая төгрөгийн азтанг өөрөө өмнөх өдрүүдэд бас шагналын гардуудад өгсөн байгаа. Тэгэхээр шагналууд маань ямар хүмүүс тодорсон бэ? Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэгчдэд маань хүргэж өгөхгүй. За тэгэхээр өмнөх 17 болон 31-ний сугалаанд маш олон азтангууд ингээд тодорсон байгаа. Биднээсийн өнөөдрийн байдлаар 4485 азтан маань одоо шигнэл авах болцлоо хангасан байгаа боловч харамсалтай нь 1100 азтан дөнгөж баримт сегмент дээр бүртгүүлж шигнэл авах болцлоо ингээ хангаад байгаа. Өнөөдөр мөн бас эдгээр эрхмүүд ирж батламжаа гаргаж авахаар өнөөдөр ирсэн байгаагийн онцлогтой. За тэгээ төслийн нэгжийн зүгээс иргэддээ мөн одоо энэ баримт одоо цуглуулж байгаа хүмүүстэй уриалж хэлэхэд азтан маань одоо 3 сарын хугацаанд бид бүхэн та бүхнийг хүлээн. Тийм учраас энэ хугацаанд амжиж баримт сегмент баримтаа бүртгүүлж азтнаа бацтан болсон гэдгээ шууд мэдэж мөн дансны дугаараа холбох замаар заавал одоо төрийн байгууллагыг сахих шаардлагагүйгээр азтныхаа боломжийг одоо мөнгөн шигнэл авах боломжтой гэж уриалмаар байгаа. Тэгэхээр баярлалаа. Өнөөдөр бол илүү их магадлалтай. Ягаад тэгэхээр 1 сарын 1-ээс 1 сарын 31-ний хоорондох бүх баримтууд дахин нэг тоглох боломжтой байгаа. Тэгэхээр өнөөдрийн азтан болсон хүмүүсийг баримт сугалаа сегментийн 3 дахь удаагийн шууд нэвтрүүлгийн хүндэтгэлийн тайзнаа та бүхнийг урьж байна. За. За бүгдэнд баяр хүргэе.
За 4 сая төгрөгийн эзэн тодорсон байна. Нэмэгдсэн үртгийн албан давтрын урамшууллын системийн төгслийн нэгжийн дарга ноён отхон тулга та бүхэнд шагналыг гардуулж өгч байна. За өнөөдөр бол нэвтрүүлэг маань 3 дахь дугаараа танд өргөж байгаа. 1-р сарын 1-ээс буюу одоо хууль хэрэгжиж өгсөн өдрөөс эхлүүлээд эхний 2-7 хоногийн дотроос маань одоо нийтдээ 4,000 гаруй ацтангууд тодроод байна. Эдгээрийн дээж гэх юм одоо тий одоо хүрэлцэж ирсэн байна. Тэгэхээр эдгээр хүмүүстээ дахин баяр хүргэцгээе. Тэгэхээр нийтдээ хэдэн ацтангууд тодорчод байгаа вэ? Өнөөдрийн байдлаар 4485 ацтан тодорсноос 1100 ацтан маань баримт цэгмэндээ бүртгүүлснээр ацтныхаа батламжийг авах ингээд бүрэн боломжтой байгаа. Журмын дагуу бол биднээс ажлын 30 хоногийн дотор та бүхний данс руу одоо мөнгийг шилжүүлэх ийм журамтай байгаа. За тэгэхээр ацтан ялагч нарын маань одоо төлөөлөл болж ирсэн эдгээр хүмүүс за энд 20 сайтныг төрүүлсэн дэлгүүрийн эзэн зогсож байна. Тэгэхээр танаа дэлгүүрээс баримт авсан хүн өнөөдөр 20 сая төгрөгийн эзэн болсон байгаа. Тэгэхээр та дэлгүүрийн тухай болон одоо шагналыг гардуулсан энэ баримтын тухай үзэгчдэд бас өөрийнхөө ойлгож байгаа зүйлийг хуваалцахгүй юу? Манайх цэнгэлдэх супермаркетаас анхны ялагч болсонд нь маш их талархаж маш их баярлаж байна. Тэгээд энэ нийт баримт дээр баримтын суглаагаа та бүхэн одоо сайн цуглуулж сайн бүртгүүлээрэй гэж уриалъя. За тийм ээ тийм. Бас танай дэлгүүрээс 20 сая тодорсон юм чи дахиад тодорхой магадлал өндөртэй юм байна тий. За баярлалаа. Тэгэхээр үзэгчд бол яг ингээд баримтын машин хэвлэгчнээс хойш одоо дэлгүүрүүд үнэ нэмээд байгаа энэ гэсэн танах нэмээгүй үстэй. Манайх нэмээгүй. За сайн байна. Ястай гоё. За тэгэхээр эдгээр маш олон хүмүүс тодорсон. За би зүгээр 2 хүнийг л тодруулаад төрлөөд асуучих. Тэгэхээр тантай танилцж болох уу? Хэн бэлээ? Мэдсайхан. За та микрофон авчих. Тэгэхээр энэ олон ацтангуудтай бид нар нэвтрүүлгийн маань цаг бага учраас бас ярилцаж чадахгүй. Та хаанаас баримт аваад ялагч болсон бэ? Оргил супермаркетын Монсон Аптикас аваад тий. Битмээ аваад. Тэгээд 500 төгрөг. За тэгээд дэлгэрэнгүй ярихгүй. Та сугадаа хоцсоо яаж мэдсэн? Сулаа утсанд баримтаа хийх гээл тэгээд мэдсэн. Шууд нэвтрүүлэг бол үзэж амжаагүй байсан уу тий? Тий үзэж амжаагүй байсан. Тэгээд суулгаа хонжроо хийх гээл хэлсэн чинь гараад хонжроо. Найс нөхч яаж хүлээж авч байна? Их баяртай хүлээжсэн бүгд баяр хүргэе гээл. Тэгээд энэ баримтыг бүгд хайж болохгүй тэгээд суулж явах. За суглааны тухай ер нь ямар ойлголттой байсан бэ эхнээсээ? Ер нь бол одоо суулгааг бол нэг хожин тэгэхэд нэг итгэлгүй байдгүйсэн. Одоо энд хачаад баяртай л байна. За баярлалаа. За баярлалаа. Баяр хүргэе. За ингээд үзэгчдийг та бүхнийг судалтаа суухыг хүсэж байна. За тэгэхээр өмнөх 2 дугаараас маань та бүхэн мэдсэн баха маш олон ацтангууд тодорсон. Тэр дундаа зарим нь бас ацтан босноо мэдээг байгаа учраас та баримтаа заавал баримт суглаандаа бүртгүүлэн өөрийнхөө ацтан болсон хэлхийг дахин нэг шалгаарай. Ингээд өнөөдрийн суглаа болвол 2016 оны 1-р сарын 1-ээс 2016 оны 1-р сарын 31-ний хоорондох татврын нэгдсэн системээс хэвлэгдсэн баримтуудаас ацтангаа тодруулах болно. Тэгэхээр та одоо баримтуудынхаа огноог хараад эмхлээд зэгцтүү гэж хүсэж байна. Нийт шагналын сан 675 сая 900 мянган төгрөг болон өссөн байгаа. Jetpot шагналын сан маань 200 сая төгрөг болон өссөн байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод маань 21 аймаг ингээд нийтдээ оролцоод 26479 баримтаа хэвлэгдэн яг одоо бас энэ суглаанд оролцох магадлалаараа ажиллаж байгаа. Ингээд нийтдээ 9 сая 704 мянга 642 ширхэг баримт бүртгэгдсэн байна. Одоо удахгүй болох гэж байгаа цагаан сарда та бүхэн азтай одтой ерөөлтэй байгаараа хэмээн хүсэж байна. Ингээд та бүхэн бэлнэ үү? Өнөөдрийн суглааны үнэн бодит байдлыг хянахаар нийслэлийн 9 дүүргийн иргэдийн төлөөлөл болон төрийн албаны хянан шалгалтын эрх үүрэг бүхий албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн байна. Ингээд бүгдээрээ суглааныхаа явах машиныг дахин танилцгаая. Энэ бол шилэн хорго бүхий тэгээс 9 хүртэлх яг ижил жинтэй бөмбөгүүдийн энэ дотор хийгээд эргэлдэх зарчмаар гарч ирэн таны суглааны тохирол хамгийн сүүлийн орноос эхлэн явагдах тодруулах болно. Ингээд баримтаар байгаа суглаан дээрх эхний 2 үсэг бол хамаагүй танд артлын 8 тоо чинь азтан болох боломжтой юм шүү гэдгийг дахин сануулъя. Ингээд суглаагаа эхлүүлцгээе. За ингээд отгоо маань шилэн хоргондоо бөмбөлгүүдийг хийж байна. За тэгэхээр энэ хооронд би отхон тулгаас бас асуулт асууя л да. Тэгэхээр азтан болсноо яаж мэдэж азтныхаа шагналыг яаж авах вэ гэдгийг одоо илүү дэлгэрэнгүй бас үзэгчд маань энэ хооронд хэлж болох уу? Тий.
Тэгэхээр азтан босноо мэдэх хамгийн дэвт зам бол ерөөсөө И баримт цэгийн дээр бүртгүүлэх замаар та азтан босноо шууд мэдж болно. За мөн хэрвээ энийг амжаагүй тохиолдолд та тухайн нэвтрүүлгийг шууд үзээд өнөөдрийн нэвтрүүлгийг бас онцлогтой явж байгаа нь И баримт цэгийн маань шууд дамжуулах одоо биднээс стриминг гэж хэлдэг. Энэ технологиг ашиглаж байгаагаар бас онцлогтой. Тэгэхээр та гэртээ юм уу заавал энэ телевиз үзэхгүйгээр интернет орчинд та энийг бас үзэх өнөөдрийн нэвтрүүлгийг шууд үзэх боломжоор харагдсан байна. Тэгэхээр суглаа цэг И баримт цэг юм байна гэсэн сайтаар захим сайтаар орж болно. Аппликейшн дээр татаад авчих юм бол утсаараа шсэн энэхүү үзэх боломжтой байгаа. За ингээд отгоо билнэ. За ингээд шалгалт болон эрдэнэ төлөөлөгч маань бүгдээрээ хян шанс учраас бүгдээрээ суглаагаа эхлүүлцгээе. За ингээд өнөөдрийн азтан маргааш битүүний өдөр байгаа. За ингээд битүүний өмнөх өдөр азтан тодрох энэхүү гайхалтай цаг мөч хамгийн ихний бөмбөлөг гарч ирсэн байна. Тэгэхээр таны суглаан дээрх 1 сарын 1-ээс 1 сарын 31-ний хоорондох бүх баримтуудын хамгийн сүүлийн орон 9 гэсэн байралтай байх юм бол та бүхэн суглаагаа өргөжлүүлэх боломжтой болсон гэсэн үг. Одоо 8 оронтой тооны сүүлээсээ 2 дахь орон шалгаруулах гэж байна. За суглаагаа өргөжлүүлцгээе. Тэгэхээр 20,000, 100,000 төгрөгийг бол шууд дамжуулж байгаа 500,000-аас дээшхийг бол яаж байгаа вэ? Дээшх нь бол сангийн яамны журмын дагуу та өөрийн биеэр ээж өнөөрөө нотлох ёстой. Тэрний дараа автоматар дансруу нь бас мөн адилхан шилжиж байгаа. Аха. За ингээд дараагийн орон дахиад 9. За баяр хүргэе. Сүүлийн 2 орон ерөөлийн 9-оор эхэлж байна. За ингээд суглааны маань 3 дахь хойтлоосоо 3 дахь орон тодруулъя. За отгоо. За ингээд мөнгө хожих орон. За 20,000 төгрөг. 20,000 төгрөгийг хожих боломжтой. 20,000 төгрөг одоо сар шинээр бол сайхан золгуудын мөнгө шүү дээ, тий? За. За ингээд дараагийн орон 6. 699-оор төгссөн бүх хэрэглэгчдэд 20,000 төгрөгийн боломжтой болсон байна. Одоогоор 6,836 Монголын одоо өрхүүд 20,000 төгрөгтэй болсон гэсэн үг. За ингээд суглаагаа өргөжлүүлцгээе. 4 дахь орон хэрвээ та хожих юм бол таны шагнал 100,000 төгрөг болно. 100,000 төгрөг. А 100,000 төгрөг бол за ингээд сар шинийн битүүний өмнөх өдөр тодорсон. За сонирхолтой юм болж байна. 6. За 66.99 энэ бол өөрөө их бэлэгдэлтэй Азийн тоо байна. За суглааныхаа маань машинд бол итгэж болно. Дэлхийн стандартын дагуу хийгддэг учраас. За ингээд суглаагаа өргөжлүүлж тоглоцгоё. Ингээд 100,000 төгрөгийн эздэр 700 хүн тодорчод байна. Одоогийн байдлаар 700 хүн 100,000 төгрөгтэй болсон гэсэн үг. Сар шинийхээ өмнөх өдөр гал бичин жилдээ та Аз хэмэр онгот бүх хэцүүд чинь одоо тэг сайхан байгаа юм байна. За ингээд дараагийн тоо 4. Баяр хүргэе. 500,000 төгрөгийн 78 эзэд тодорсон байна. Монгол улс даяар И баримт суглаа 3 дахь удаага явж байгаа. Тэгэхээр та суглаагаа өргөжлүүлцгээе. Энэ бол баяр цайхан мөч. И баримт суглаа жил гаруй хугацаанд одоо энэ олон програм хангамжийн залуучууд маань ажилсны үр дүнд монголчууд бүгдээрээ энэхүү суглаанд одоо оролцох боломжтой болж 2% буцааж авахын зэрэгцээгээр бүгд азтан болж байгаа. Тэгэхээр одоо 4 сая төгрөгийн эзэн тодорох гэж байна. 3 гэдэг дугаар. Тэгэхээр 6 хүн 4 сая төгрөгийн эзэн болсон байна. Баяр хүргэе. Тэгэхээр яг энэ сэтгэл тогтсон мөчийг бас би отгол толготойгоос хуваалцмаар байна. Яг энэ үед бидэнтэй бас сэтгэлээ хуваалцахгүй юу? Тийм. Тэгэхээр өнөөдрийн суглаа минь бас цагаан сарын өмнө болж байгаагаар их онцлогтой. За мөн бас миний 2 хүүгийн төрсөн өдөр бас өнөөдөр давхтж байгаадаа их бэлгшээлтэй байгаа. Маш олон азтан төрөөсэй гэж өнөөдөр би бас танд амжилт хүсье бас тийм. За баяр хүргэе 2 өднөөс. За ингээд өргөжлүүлцгээе. За одоо бидэнд 20 сая төгрөг гарч ирэх магадлал бүхий. И баримт суглаа. Хэрвээ та И баримтад бүртгүүлээд өөрсдийн суглаандаа оролцож байгаа бол 1-р сард таны авсан бүх суглаанаас тодорж байгаа гэдгийг дахин хэлье. За ингээд 2. Ингээд
7 дахь хорон бол 2. 20 сая төгрөгийн эзэн харамсалтай нь өнөөдөр гараагүй байна. За ингээд дөрөв ясаар бүгдээ ямар ч байсан цуглаагаа дуусгах ёстой. Тэгэхээр 100 сая төгрөгийн магадлалаа бүгдээ дуусгахын тулд бүгдээ хамтдаа цуглаагаа үргэлжлүүлцгээе. Гэхдээ өнөөдрийн байдлаар бидэрт 6136 хүн 20 мянган төгрөг хожоод 622 хүн 100 мянган төгрөгийн эзэн болсон, 72 хүн 500 мянган төгрөгийн эзэн болсон болвол 6 хүн сар шинийхээ өмнө 4 сая төгрөгийн эзэн болж тодорсон байна. За ингээд 5 гэсэн дугаар гарч ирсэн байна. За ингээд баримтын тоо өнөөдөр бол 6 сая 783 777 ширхэг баримтууд оролцсон байгаа. За ингээд өнөөдрийн баримт суглааны нийт 8 орон та бүхэн харж байна. 52, 34, 66, 99 гэдэг баримт гарч ирсэн. Магадгүй үзэгч таны сүүлийн 3 орон 699 байвал та 20 мянган төгрөг хоцсон. 66, 99 байх юм бол 100 мянган төгрөг хоцсон. 46, 69 байх юм бол 500 мянган төгрөг хоцсон. 34, 66, 99 байх юм бол 4 сая төгрөг хоцсон. Тус азтан болсон байна. Та бүхэндээ аштын сайхан ерөөл бүхнийг дэвшүүлье. Ингээд бүгдээрээ баримт суглаагаа үргэлжлүүлцгээе. Харин одоо супер хонжуур өмнөх 2 дугаараар маань супер хонжуур гараагүй байгаа. Тэгэхээр шагналын сан маань джекпот маань өсөд 200 сая болсон байгаа. Тэгэхээр өнөөдөр 200 сая төгрөгийн азтан тодорх болов? Тодорх магадлал бас байгаа. Тэгэхээр энэ бол ерөөс цэвэр магадлал дээр явж байгаа учраас биднээс таах боломжгүй. Биднээс бол өнөөдөр гараасай л гэж хүсэж байгаа. За тэгэхээр бүгдээрээ баримтынхаа супер азтанг тодруулцгаая. Энэ удаагийн дугаараар нийт 200 сая төгрөгийн шагналын сан болон өссөн байгаа. Супер азтанг тодруулах болно. Тэгэхээр сар шинийхээ өмнөх өдөр та бүхэн 200 сая төгрөгийн эзэн болоосай гэж баримт суглааны хамт олонны зүгээс та бүхэнд хүсэн өрөөж байна. Ингээд супер азтангийн суглааг эхлүүлцгээе. За энэ удаагийн супер азтанг бол өмнөх дугааруудыг маань үзээгүй үзэгчид яг одоо үзээ сууж байгаа юм бол илүү дэлгэрэнгүй тайлбарж өгье. Таны 8 дугаар 8-удаа таарсан тохиолдолд супер азтан болох боломжтой тийм ээ? Тийм. За ингээд супер азтны хамгийн сүүлийн дугаар тэг гэсэн дугаар гарч ирсэн байна. За суглаагаа өргөжлүүлцгээе. За өргөжлүүлцгээе. Баримт суглааны 3 дахь дугаар та бүхэнд Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр шууд дамжуулан 21 аймагт хүрж байгаагаас гадна суглаа цэг баримт цэг имэн гэдэг захим сүлжээнээс та бүхэн бас үзэх боломжтой байгаа. Нэвтрүүлгийн маань дараа нь бас ухрааж үзээд өөр азтан болсон хэсэг. Мөн 1-р сард оролцсон бүх дугаараар та бүхэн шалгаж үзээд тэгээд болно. Тэгэхээр би нэг юм асууя. Хатгалгаа. Ерөнхийдөө нэг баримтаараа хэдэн удаа оролцох боломжтой байд юм бэ? За суглаагаа өргөжлүүлцгээе. Нэг баримтаар үндсэндээ энэ сард бол 3 удаа азаа үзэж байна иргэд маань. 3 удаа супер шигнэлд бас 3 удаа оролцож байна. Нийтдээ 6 удаа азаа үзэх боломж маань иргэд маань л. Дараагийнхаас хуваарийг бол баримт цэгийн дээр дэлгэрэнгүй тайлбарсан байгаа учраас та бүхэн тэрийг үзээрэй гэж зөвлөх байна. За. Тэгэхээр дараагийн орон гарч ирсэн байна. 3 дахь орон бол 2 дахь орон бол 6. 3 дахь орон бол 6. За ингээд 600. За. 6. За ингээд супер азтныхаа суглааг үргэлжлүүлцгээе. Тэгэхээр баримтад одоо бүртгүүлээгүй байгаа маш олон аж ахуйн нэгжүүд байгаа шүү дээ. Жишээлбэл би одоо зарим газраас очиод баримтынхаа авъя гэхээр одоохондоо манайх бүртгүүлээгүй байгаа гэдэг мэдээллийг одоо маш олон удаа өгсөн. Тэгэхээр санал гомдлыг бид нар хаана мэдээлж явах хэрэгтэй вэ? Тэгэхээр Галт төрийн газрын одоо утас ажиллаж байгаа 1818-22 гэсэн утсанд иргэд маань хандаж тухайн асуудлыг шийдвүүлж болно. За 7. 4 дахь орон 7. Ингээд 76 тэг гэдэг дугаар байна. Одоо бидний 4 орон үлдсэн байгаа. Ингээд супер аснаа тодруулах суглаагаа өргөжлүүлцгээе. За гал бичин жилийн өмнө бүгдээрээ яг битүүний өмнөх өдөр энэхүү супер асныг тодруулах гэж байна. Ямар ч үсэн нэлээд олон сайтууд маань төрөөд гараад ирчлээ. Бичин жилийн өмнө 4 ширхэг 4 сая төгрөгийн азтанд тодорцсон байна.
За ингээд 2. 5 дахь орон бол 2. Артлаасаа тоологдох болно. Таны дугаар 27 600 гэсэн дугаартай явж байгаа бол 1-р сарын бүх баримт чинь шүү. 27 600 гэж явж байгаа бол та бүхэн супер астан болоход тун ойрцсон байна гэсэн үг. За ингээд цуглаагаар үргэлжлүүлцгээе. За тэгэхээр бидэнд бас үзэгчд маань бас энэ хооронд бас ямар нэгэн бас мэдээлэл хүргэж өгч болно гэх юм. Иргэдийн маань одоо гол анхаарах ёстой зүйл бол одоо баримтаа цуглуулад энийг хайж гээгдүүлэг бол 3 сар биднээс хүлээж байгаа зэрэг онцлог. Азтнууд маань ирж одоо мөнгө авахд 3 сар одоо таны хүлээнэ гэсэн үг байна. За дараагийн орон 8. За ингээд 6 орон тодорсон байна. За суглаагаар өргөлөөсэй. Тийм ээ. Тэгэхээр одоо бас аваагүй нөгөө суглаанд азтан босноо мдээгүй байгаа хүний шагналын хадгалагдж байгаа хугацаа бол 3 сар хугацаа. Энэ 3 сарын хугацаанд өөрөө азтан босноо мэдээд авчих юм бол баримтаа бүртгүүлчих юм бол азтан болоод авч чадахгүй бол төрийн сандаа буцаад төрийн тасандаа ингээд орно. Ер нь бол авсан ч байсан аваагүй ч байсан устдаа хэрэгтэй л юм хийж байгаа юм байна те. За ингээд 9 гэдэг дугаар гарч ирлээ. 7 дахь орон бол 9 98 27 600. За одоо бидэнд ганцхан орон үлдсэн. Ингээд супер суглааны хамгийн сүүлийн орон бүгдээрээ халуун алга ташилтаар өрөлцгөөе. За ингээд өнөөдөр хонь жилийн бас сүүлийн өдрүүдийн нэг ингээд өнөөдөр та бүхэн азтан болж 200 сая төгрөгийн азтан болоосай гэж хүсэж байна. За ингээд 6 69 82 76 тэг. За супер шагналтан харамсалтай нь тодорхойгүй учраас шагналын сан 250 сая болон өссөн байна. Баяр хүргэе. 40 жилд бид 250 сая төгрөгийн азтанг бас тодруулна гэж найдаж итгэж байна. Тийм боломжтой байгаа. За тэгэхээр отон тулгаа бидэнтэй энэ хүү баримт суглааны хаалтыг одоо энэ жилийнхаа хаалтыг хийж бас гарч ирж сэтгэлдээ хуваалцсан гэж хүсэж байна. За тэгэхээр энэ жил идэвхтэй оролцсон бүх одоо нийт баримтыг одоо дэмжиж ажиллаж байгаа. Одоо хамтарч байгаа энэ иргэддээ биднээс талархснаа илэрхийлж мөн одоо эх онуудад энэ гарч байгаа жилдээ биднээс энэ баримтыг авснараа улс эх орондоо оруулж байгаа хувь нэмэр далд эдийн засгийг бууруулах, цаашлаад манай улсын төсвийн орлогыг одоо бүрдүүлэх гол одоо энэ нөхцлүүдийг та бүхэн бүрдүүлж байгаа их онцлогтой. Нөгөө талдаа энэ тухайн байгууллага дээр одоо худалдан авалтыг нэмэгдүүлж үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. За энэгээр дамжуулаад та бүхэн санхүүгийн томоохон энэ ойлголтыг авч нэмэгдсэн үртгийн албан татвар гэж яг ямар татвар байдаг талаар илүү сайн ойлголттой болж байгаа одоо манай төслийн багийн зүгээс талархснаа илэрхийлж мөн эх онд одоо цагаан сараа сайхан шинэлж за хотлолноороо сайхан одоо баярлаарай гэж одоо уриалах байна. За баярлалаа. За тэгэхээр газар зурган дээр бидэнд одоо харагдаж байна. Нийтдээ маш олон баримтууд одоо тодорсон байгаа. За одоо ингээд Улаанбаатар хотоос 6204 азтан тодорсон болвол Алс хоолын Баян үлгээс 23, Увсаас 4, Ховдоос 24, Баян хонгороос 11, Өвөр хангаагаас 19, Ар хангаагаас 3, Орхон аймагаас 33, Дархан уул аймагаас 147, Сэлэнгээс 22, Хөвсгөлөөс 23. За ингээд орондоос 152 гээд маш олон азтангууд өнцөг булан бүрээс тодорсон байна. Тэгээд та бүхэн баримтаа заавал шалгаж агаад энэ удаагийнхаа азтан болж мөнгөө заавал аваарай гэж хүсэж байна. Тэгэхээр дараагийн удаагийн дугаар маань бол 2 сарын 14-ний өдрийн бүтцийн өдөр явагдах болно. Энэ удаад бол 2 сарын 1-ээс 2 сарын 10-ны хоорондох бүх баримттай хүмүүс оролцох боломжтой гэсэн үг. Ингээд нэг сарда та 3 удаа азаа үзлээ. Тэгэхээр та азтан болсон бахаа гэж бодож байна. Баримт суглааны 3 дахь дугаар сар шинийн өмнөх өдөр болж өнгөрлөө. Танд баярлалаа. Баримт бидэнтэй хамт байгаарай.